Энэ удаагийн бичлэгээр нийт 6 ангитай Макстон хоолой цувралын 1-р бүлгийн 3-р ангийг нь товчлон ярьж өгөхөөр сонголоо. Хэрвээ та 1-2 дугаар ангийг нь үзэж амжаагүй байгаа бол энэхүү бичлэгийн хамгийн ихний сэтгэгдэл дээр байрлуулсан тоглох жагсаалтаас хүлээн авч үзээрэй. Руби ганцхан минут өгөөч хэмээн зурус бичээд шүүгээгээ нээж ямар хувцас өмсөхөө шийдэж байгаагаар 3 дугаар анги эхэлдэг. Руби ээжтэй зохион байгуулах хорооны ажлаар явах болсноо тайлбарлаад машинд суулаа. Руби Джеймсээс яагаад бодлоо өөрчилснийг нь асуухад тэрээр сүртэй асуудал бишээ. Очоод даашинсны зургийг аваад л болоо гэж хариулна. Тэгээд хэсэг чимээгүй юу ярихаа мэдэхгүй сууж байгаад Руби асуулт тавьснаар нэгнийгээ шоглосон яриа өрнөн. Удалгүй тэд Лондонд ирлээ. Джеймс Рубигээс ангийнхных нь хинч мэддэггүй нэг зүйлийг хэлхийг хүсдэг. Гэтэл Руби гэрийнхнээс нь хинэн ч коллежид сураагүй болохоор Макстон хоолын тэтгэлэг авахд итгэж чадахгүй байсан гэв. Энэ үед машин генетэ тоормсолсноор Джеймсийн зургийн дэвтэр унаж Руби авч хараад түүнийг сайн зурдгийг нь хараад алмаардаг. Ингээд тэд Лондонгийн гудамжаар явсаар зорьсон газартаа ирэхэд Джеймс Рубиг дагуулan дотгошоо орлоо. Тэднийг энтхий мастер ойдлчин Тристан угтаж авах ба тэднийг дагуулan явхад Руби эргэн тойрны тансаг орчин хараад алмаарсаар. Тэд явсаар 1848 оноос ихтэй Бофорт цуглуулгын үзэсгэлэнгийн танхимд ирэхэд Тристан Рубид зориулж хэд хэдэн даашинз бэлдснээ хэлдэг. Руби даашинзын дундаас хатанхаа Викториягийн даашинзыг шуутхан л танина. Тристан эдгээр даашинзнуудыг зөвхөн хуулбарна гэдгийг тайлбарлахад Руби зураг дараад групп чат руугаа илгээн бусдаасаа энэ даашинзыг зурагт хуудсанд тохирох уу хэмээн асуудаг. Гэтэл бүгд л таалагдж байгаагаа илэрхийлж түүнийг Бофортын цуглуулга дээр байгаа мó хэмээн шагширч байхад Джеймс Рубигийн зургийг дарж өмсөж үзхийг хүсэж байгаа эсхийг нь асуув. Руби мэдээж гэж хариулахад Джеймс яагаад болохгүй гэж өмсөд үз. Өөр боломж хэзээ олдно гэж гэснээр Руби Джеймсийг эрэгтэй хослолыг өмсөх юм бол өмснө гэж зөвшөөрлөө. Ингээд Рубид даашинзыг өмсөөлж түүний сэтгэлж маш ихээр догдолсоор. Тэгээд даашинзаа өмсөж дууссаны дараа гарч ирэхэд Джеймс түүнийг хараад өөрийн ирэхгүй сэтгэл алдарч байгаа бололтой. Улмаар Джеймс Тристанаас зураг авч өгөхийг хүсснээр Руби Джеймс хоёр хамтдаа зураг даруулсаар. Удалгүй тэд яг үнсэлцэх гэж байтал Джеймсийн аав ээж хоёр нь ороод ирхэн тэр. Аав нь Джеймсээс Рубиг хэн болохыг асуухад тэрээр юу ч хэлж чадахгүй байсан тул Руби өөрийгөө танилцуулан гар барих гэсэн ч аав нь гар барьсангүй. Аав нь Эллингтоны гэр бүлтэй барих үдийн зоогон дээр Джеймсийг хүлээж байхад түүнийг хувцсаар тоглолоо хэмээн бухимдана. Үргэлжлүүлээд Джеймсийг зөрүүд насан дээрээ явж байгаа ч хөөрхөн охиныг хөлдөө бүү чир гээд түүнийг цагийн хуваараараа ажиллах ёстой гэж анхааруулна. Тэгэд аав нь Рубид даашинц чинь цээжээр багтчихсан байна. Мөн Бофортын нүр царайнд чи тохирохгүй гээд гомдлох хэрэггүй. Энэ бол хатан хааны хувцас гэж хэлдэг. Энэ үед Джеймс бүлэх залгсан мэт дуугүй байсан тул Руби гомдон даашинзаа солихоор явлаа. Даашинзаа тайлж явахдаа тэрээр Джеймсийн аавын зам байдалд бачууран амьсгаан давчитсаар. Дараа нь түүнийг гарч ирэхэд Джеймс доор машин хүлээж байгаа гэж хэлэхэд Руби мартагдчихгүй дурсамж өгсөнд баярлалаа гэж хэлээд явдаг. Гарч ирээд Руби машинд суухаас татгалзаж галт тэргээр явхаар шийднэ. Маргааш нь гэрийнхэн хөвгөлтэй гэгчнээ цайгаа ууж байтал өчигдрөөс хойш өрөөнөөсөө ч гарч ирээгүй Руби нэлээд ааш муутай ширээнд сууснаар аав нь бүх зүйл зүгээр эсхийг асуухад мэдээч гэж хэлээд босоод явчихдаг. Дараа нь түүнийг сургууль дээрээ ирэхэд хандивлагчдын гала хүлээ авалтын зураг туудсан дээр Джеймстэй хамт авахулсан зургийг нь хэвлээд өлгөчихсөн байв. Ингэснээр бусдын анхаарлыг татахгүйгээр үл үзэгдэгч байхыг хичээдэг Руби олонний анхаарлын төвд орох нь тэр. Гэтэл захирал нь хурж ирээд үнэхээр сонирхолтой бас сайн зурагт хуудсан байна гэж магтана. Улмаар түүнийг коридороор явхад бүх сурагчид түүнийг ширтэж хэн болохыг нь гайхан хоорондоо ярилцсаар. Удалгүй тэрээр Джеймсийг байхыг олж хараад тусдаа ярилцахыг хүснэ. Тэгэд Руби Джеймст өөрийгөө аль болох бусдаас ялгарахгүй хичээж явахад нүрийг нь сургуулийн ханан дээр томор хэвлэн өлөглөө хэмээн уурладаг. Улмаар Руби Джеймс өөрийг нь байдгийг мэддэггүй хуучин руугаа буцах ёстой гэдгийг хэлээд явна. Дараа нь Руби Линд Джеймсийг өөрөөс нь ичиж цуглуулгын танхимаас эцэг эхийнхээ нүдэн дээр өөрийг нь хөөсөн гэдгийг хэлдэг. Үргэлжлүүлээд Линий аав дампуураагүй байсан бол түүнийх ч бас өөртөө ярихгүй байсан гэж хэлснээр Линийг гомдоохон тэр. Хичээл эхлэхэд Джеймсийн суудлаа хоосон байлаа. Пипа багш Рубигээс Оксфордын гэгээ Хилдагийн коллежид ороход яагаад өөрийгөө төгс тохирох нэр дэвшигч гэж бодож байна
хэмээн асуудаг. Гэтэл тэрээр өнгөрсөнд болсон Джеймстэй холбоотой зүйлсийг бодон сэтгэл санаанаа тогтворгүй болж сайн хариулт өгч чадлагүй ангиас гүйж гарна. Руби гэртээ ирэхэд аав нь 20 жилийн ойдоо зориулж эхнэртэй гинтийн бэлэг барихаар бов хийж байхдаа газар унгааж сэтгэлээр унсан байдалтай угтаж авлаа. Улмаар аав нь Рубиг ч бас сэтгэлээр унсан байгааг анзаарч хэн хэнд нь хэцүү байгаа аав охин хоёр тэврэлддэг. Удалгүй Рубиг гэрээсээ гарч ирэхэд Джеймс гадаа нь ирсэн байв. Джеймс тухайн үед хөгийн зан гаргаснаа хүлээн уучлалт гуйхад Руби чи ичсэн гэж хариулна. Гэтэл Джеймс би чамаас биш өөрөөсөө ичсэн. Таалагддаг хүндээ шороо шиг ханддаг хүн биш гэдгээ харуулахын тулд зурагт хуудсыг хэвлэж үлгсэн юм гэж хариуллаа. Тэгээд Джеймс хүмүүс Рубиг шоолоогүй харин илүү ихийг мэдхийг хүсэж байгаа юм. Бас тэд мэдэх ёстой. Чи нуугдаж явхад хитрхи онцгой хүн гэж хэлдэг. Эцэстэн Джеймс хэрвээ өөрийгөө хуучин руугаа буцахыг хүсэхгүй бол яах вэ гэж асуув. Руби юу гэж хариулахаа мэдэхгүй эргэлзэн зогсоход Джеймс сэрэл өвдөчлөг зохиож байгаа гэдгийг хэлэхэд Руби Макстон хоол үдшилэг зэрэг бол чиний ертөнц. Харин би та нар шиг хүмүүсээс зайгаа барьж өөрийн үл үзэгдэгч ертөнцтэй үлдэнэ гэд үдшилэгт очихыг зөвшөөрсөнгүй. Улмаар Джеймс түүнийг өөрийнх нь хувьд дахиж үл үзэгдэгч байж чадахгүй гэж хэлээд явдаг. Руби гэртээ ороод сая сонссон үгэндээ баярлсан бололтой Мишель. Удалгүй ээж дүү нь гаднаас орж ирээд дүү нь Рубид гадаа өлгөөтэй байсан хэмээн Боппортын тэмдэгтээ хувцас өгдөг. Руби өрөөндөө ороод даашинцтай хамт ирсэн тэмдэглэлийг уншихад энэ даашинзыг 200 жилийн өмнө чамд зориулж уралсан юм байна. Гада үчлэг дээр үүнийг өмсөөрэй. Энэ даашинцтай чи хитрхи үтсгэлэнтэй харагдж байсан гэж Джеймс бичсэн байв. Энэ хооронд Боппортын гэр бүл залуу Боппорт төсөл дээрээ Эллингтоны гэр бүлтэй амжилттай гэрээгээ байгуулжээ. Аав нь Джеймсд түүний төлөө сайн зүйл хийсэн. Тийм төрлийн охид өөрсдөд нь тохирохгүй дүр эсгэж удаан дисж чадахгүй гэдгийг хэлнэ. Гэтэл Джеймс ааваасаа та яаж ийм удаан дүр эсгэж чадсан юм бэ гэж асуухад аав нь уурлаж өөрийгөө компаниг хэцүү үеийг туулахад энэ гэр бүлийн төлөө бүх зүйлээ зориулсан гэж хэлдэг. Хариуд нь Джеймс аавыгаа өөрт нь сэтгэл дундуур байгаа бол дүү Лидиад нь яагаад компаниг өгч болохгүй гэж залуу Боппорт түүний санаа байсан. Тэр компаниг илүү сонирхдог бас чадварлаг гэлээ. Гэтэл аав нь Лидия буруу алхам хийх сул талтай гэдгийг нь онцолж Джеймсийг бие татаж ав гэж зөвлөд явна. Руби Лин дээр ирж түүнээс хэлсэн үгэндээ уучлалт гуйдаг. Үнийг сонссон Лин түүний хэлсэн үнний ортой гэдгийг хүлээн зөвшөөрснөөр тэд эвлэрнэ. Дараа нь Руби Джеймс өөрөөс нь уучлалт гуйж хуучин шигэ баймааргүй байна гэд үдэшлэгт урьсан гэдгийг Линд хэллээ. Хэдийгээр Руби үдэшлэгт явахгүй гэсэн ч Лин найзаагаа сумалж тэдэнд өөрийгөө харуул хэмээн зөвлөж үдэшлэгт явуулахар болно. Үдшилэг болж байхад Джеймс ганцаараа бодолд автан цаашид яах ёстойгоо бодон дотроо эргэлцсээр. Энэ үед Эллингтоны гэр бүлийн охин Элейн түүн дээр хурж ирээд одоо хэдийгээр толгой өвтгмөр асуудал их байгаа ч хитрхи хэцүү болоод ирэх үед ирээдүйн компани нь өөрсдийнх нь болно гэж боддог. Чи бүх зүйлийг өвлж авах болно гэж хэлэн гараас нь атгана. Яг энэ үедээ зэрэгцсэн Руби үдшилэгт ирж Джеймсийн харцыг булаадаг. Тэрээр өнгөлн далдалтаасаа ил гарч ирэхээр шийджээ. Гэтэл түүн дээр Лидия ирж чи ахыма сэтгэлийг татсан. Бас миний бяцхан нууцыг мэднэ. Гэхдээ одоо надад хамаагүй. Бүх зүйл дууссан. Чамд баярлалаа гэд үргэлжлүүлэн нэг зүйлийг мэдэж ав. Джеймс бит хоёр бие биенээ харж ханддаг. Хэрвээ чи түүнтэй хамт байвал нуугдах газар байхгүй болно. Хэрвээ чи миний ахын зүрхийг шархлуулах юм бол би чамайг дуусгах шүү гэж анхааруулад явдаг. Удалгүй Джеймс Руби дээр ирэхэд тэрээр хуучин үе тийм ч чухал биш гэж хариулснаар тэд хамтдаа бүжиглэнэ. Ингээд тэднийг маш дотн байдалтай бүжиглж байхад Элейн зөрж өнгөрөхдөө Руби рүү дар сасгадаг. Улмаар Джеймс Рубиг дагуулan усан сангийн дэргэд авчирч хүрмээ аваад ирээгээд түүнийг үлдээн. Гэтэл дүрсгүй сэрэл миний найзыг орхио гэд Рубиг усан сан руу шидчихдэг. Бүгд л инээж утсаараа зургийг нь дарсаар. Рубид маш хүн ус руу унаж байгаа мэт санагдах ба тэрээр өнгөрсөн давсан сэтгэлийн шарахтай бололтой. Энэ бүхнийг харсан Джеймс усан сан руу үсэрлээ. Эцэст нь Джеймс Рубиг дээшээ гаргахад тэрээр нилээд зочиртолтонд орсон байдаг. Үүнийг харсан бүхэл залуус ч нам гүм боллоо. Джеймс Рубиг машиндаа суулгаад хуурай хувцас өмсүүлж үжлэгээс хөдлөн. Явж байхдаа Руби би жаахан байсан. Аав бит хоёр завэр явсан юм. Миний бамрууш усан дунаж авах гэж тонгохдоо тэнцвэрээ алдчихсан. Би сэлж сураагүй байсан болохоор аав минь миний араас өсөрсөн юм
гэнэт моторт зайв явж өнгөрсөн. Аав тэрэгцэрт суудаг болсон нь миний буруу гэж хэлээд Джеймсийн энгэрийг нь налдаг. Удалгүй тэд Рубигийн гадаа ирэхэд жолооч Джеймсээс би дахиад нэг тойрох ирэх мэ гэж асуухад Джеймс мэдэхгүй би энд яг юу хийж байгаа юм бэ гэж эргэлзснээр 3 дугаар анги төгсдөг.